Сайн мэцгэн үү? Идеалийн изохор процессын үед даралт температураас эрхэн амар хамаарлыг судалцгаая. Баллон руу хийг шахаж оруулаад эзлэгүүнийг тогтмол буюу изохор процессын үед температурыг өөрчлөхөд даралт хэрхэн амарч байгааг судалцгаая. За, нэгдүгээр хэмжилт температурыг бууруулад 100 кельвин болгоё. Хийн даралт 156 кПа. Температурыг өсгөөд 150 кельвин болгоцгоё. Температур 150 кельвин үед хийн даралт 315 кПа. Температурыг 200 кельвин болгоё. Даралт 416 кПа. Температурыг 250 кельвин болгоцгоё. Температур 250 кельвин үед хийн даралт 467 кПа. Температурыг 300 кельвин болгоцгоё. Хийн температур 300 кельвин үед даралт 567 кПа. Хийн температурыг 350 кельвин болгоё. Хийн температур 350 кельвин үед даралт 662 кПа. Хийн температурыг 400 кельвин болгоё. Хийн температур 400 кельвин үед хийн даралт 735 кПа. Хийн температурыг 450 кельвин болгоё. Хийн температур 450 кельвин үед даралт 867 кПа. Хийн температурыг 500 кельвин болгоё. Энэ үед хийн даралт 928 кПа. Хийн температурыг 550 кельвин болгоё. Энэ үед хийн даралт 1028 кПа. Хийн температурыг 600 кельвин болгоё. Энэ үед хийн даралт 1098 кПа. Изохор процессын үед даралт температураас эрхэн амарлын графикийг байгуулцгаая. Изохор процессын үед хийн даралт температураас шууд хамааралтай буюу шугаман амралтын график гарч байна.